Сүрээ туссан хүний сэтгэл зүйн үргэлж дэмжиж ялварлан гадуурахгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр хүний ингээд дархлаа улам муудаад аюул тэгээд өвчнөө идэхгүй жах магадлалтай. Мөн тэгээд сүрээгийн имчилгээ хийлгэж байгаа хүний им уух цаг зэрэгт нь үргэлж хяналт тавьж тэгж анхаарах хэрэгтэй. Сүрийн өвчний имчилгээний үед мөн арх тамхиг хоригддаг. Яг үл энэ дархлаа муудахдаг. Тэгээд мөн уушгинд амар сөрөг нөлөө те. Сүрийн өвчний үеийн шинж тэмдгүүд илэрвэл яаралтай шууд хариа дүргийнхаа эмнэлэгтээ хандах хэрэгтэй. За тэгээд хамгийн сүүлд гэж хэлэхэд ингээд битэдэд ийм гоё ингээд сургалт тааж өгсөн та нартай маш их баярлалаа. Тэгээд битэдийн комент энэ байна. Тэгээд бас битэдэд үнэхээр дурсамжтай байсан учраас ингээд дурсамжийнхаа зүйлүүдийг ингээд үлээсэн байгаа. Тэгээд 3 сарын 23, тэгээд 24-нд би тэгээд заавал сургалт дээрээ сургалт авахыг хичээнэ. За баяртай.